Хоёрдугаарт нь энэ хэсэгчлсэн төлөвлөлтүүд цаашдаа одоо хотын төлөвлөлтөөр тодорхой чиглэлээр хөгжүүлэх газруудыг энэ дээр бас давхцуулж болохгүй л дээ. Энэ талаар бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн 10 сард 9 сард бол тодорхой чиглэлүүдээр тогтоол гаргаад баталсан байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ дүүргүүд, газрын албадуудыг бол энтэйгээ уялдуулж энэ ажлыг зохион байгуулах талаар тодорхой чиглэл өгөгдсөн байгаа. Дахиад ч гэсэн одоо хотын удирдлагын зүгээс энэ хэрэгжиж байгаа дүүргүүд бол яана. Хоёрдугаарт нь бол эдний төслийн хүрээнд мэрэгчлэтнүүдийг нэлээд бэлдсэн. Энэ мэрэгчлэтнүүдээ төсөл дууслаа гэдэг тараагаад алга хийчихгүй төлөө бид нар бас ажиллах хэрэгтэй. Тэр одоо бүрдүүлсэн чадварыг бид нар цаашаа авч явах хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн хувьд бол бид нар бас нэлээд боломжтой. Ер нь бол сүүлийн үеийн өндөр технологийн тоног төхөөрөмжөөр одоо тоноглогдсон байж байгаа шүү дээ. Тэрэн дээр нь одоо хүмүүсээс ургасан байж байгаа. Энийг ашиглаа тэгээд дараачихаа жил бүрийн одоо зорилт төсөв юу гэдгийг энэ үгдтэй одоо тавиад ялангуяа одоо хотын 6 дүүргийн хэмжээнд энэ одоо зөрчлүүдийг л арилгах шаардлагатай байхгүй. Одоо судалгаанд хамрагдсан 40 гаруй хувь нь бол ямар нэгэн зөрчилтэй байж. Тэрний 50% нь хэд дахин давхар зөрчил үүссэн байна гэдэг чинь энэ бол аюул байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол бид нар чинь нөгөө тоон систем шилжээд бас 10 гаруй жил болж байгаа ч гэсэн бас харьцангуй бага хугацаанд. Дээр нь анхны нөгөө тоон систем зураг оруулахдаа бас хайн хандсан боловсруулалт мөн хийсэн, судалгаа мөн хийсэн ийм асуудлууд бас гарч ирдэг. Тэгэхээр байнгын тодруулалт боловсруулалт хийж явах хэрэгтэй ажил байхгүй юм. Ерөөсөө хашааны газрын өмчлөг гэдэг иргэний асуудал юм шиг боловч цаад том утгаараа бол нэг хот байгуулалт төлөвлөлттэй холбоотой асуудал болоо өөрчлөгдөж байна. Хот байгуулалт төлөвлөлт газар зохион байгуулалтын асуудал л доо. Тийм болохоор иргэд юу гэхээр бас хариуцлагатай байх шаардлагатай болж байгаа. Тэгээд нэг дураараач гэдэг юм уу юу ч гэдэг юм боломжтой ч гэж үздэг юм нэг дөрвөлжин газар хашаад авчдаг. За энэ нэг 5 м сонгочвол болчмоор юм шиг нөгөөрт нь харагдаад байдаг. Тэрнээс болоод нөгөө төлөвлөлтөнд бүртгэл кадастр тэгэл одоо энэ үгдэд ямар их одоо зөрчил гаргаж ирж байгаа гэдэг л иргэдэд бас ойлгомжгүй байгаа байхгүй ойлголт байхгүй. Тийм учраас энэ чиглэлийн мэдээллийг бол одоо энэ иргэдэд өгдөг ийм байдал руу бас армаар. Энийг хийх арга нь бол энэ төслийнхээ ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бид нар бас хотод бас боломжийн бүтэц бүрдүүлсэн байж байгаа шүү дээ. Улаанбаатар хотын захирагчин одоо толгойт дэх гэдэг юм уу дамбдаржаад дэх ажлын албаны дарга гэдэг ингээд одоогоор бол 2 орон тоотой хүмүүс байж байна. Тэгэхээр эдгээр ийм талын мэдээллүүдийг иргэдэд өгч явах ёстой л доо. Тэнд нь тухайн орчинд нь офис нээж өгч байгаа. Тэдний одоо хийх ажил бол гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцох ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд иргэдтэй сурчлагын цацуу энэ төслийн хүрээнд ийм зөрчил ийм үүссэн байна. Энийг хэдэл иргэдтэй хамтраа цэгцлэе гэдэг ийм байдал руу орохгүй бол дандаа ингээд гадны хөрөнгө авчраад төслөг хэрэгжүүлээд өчээр одоо үнгүй гэдэг тийм одоо анхны энийг хийгээд авахаас өөр арга байхгүй. Энэ бол дандаа үнгүй юм орж ир хийгээд байдаг бол сайн зарчим бас биш. Тийм учраас энийг бол одоо иргэд рүүгээ хандсан бодлогыг бас давхар явуулахаас өөр арга байхгүй энэ дэр. Төсөл мэдээж ингээд тодорхой цаг хугацаатай юм чи хэрэгжээ дууснаа. Тэгээд төслийн үр дүнд одоо бүрдүүлсэн архив, материал, сайн туршлага, зөвлөмж тэр болгоны хаана хүлээл гэж өгөх вэ? Хин одоо эзэн болж авч явах вэ? Архивын тухайд одоо төслийн үр дүн архивт 2 өөр төрлийн юм байж байгаа. Нэгд нь бол одоо софт хэлбэрийн буюу бид нар бүхэл бүтэн дата базыг хүлээлгэж өгч байгаа. Газрын харилцаа гэдэг зураг зүүн газарт. За энэ бол нэн шин хамгийн сүүлийн үеийн одоо дата өгдөл бүхий одоо базыг бид нар өгч байгаа гэсэн. Энийг цааш нь одоо байнга сэргээж одоо нэмэлт өөрчлөлтүүдийг ингэж оруулж явах хэрэгтэй. Энэ бол юу гэж юм гэхээр тухайн газрын одоо суурьшлийн бүсийн газрын түүх үүсч. Нэг одоо хүнд өмчлөх хэрхэн гэрчлэгээ өгнө гэдэг нэг хэрэг. Гэтэл тухайн гэрчлэгийг цааш нь баттгах түүх гэдэг бол маш чухал юм байна. Дараа нь энэ бид
орон нутагт бол 36 мянган хашааны газараа судалгаа хийсэн байгаа. Энэ судалгааны одоо цаасан архивыг мөн одоо тухайн орон нутгийн газрын албатад өгж байгаа. Бид нар одоо төсөл хэрэгжүүлж явах үед бол анзаарсан зүйл юу гэхээр орон нутгийн газрын албатад үнэхээр газрын түүх бол хүрэлцээгүй. Одоо өөр хэлбэл хангалтгүй байсан юм байна. Доржвайн одоо газрын дээр ингээл очдог тухайн газарт нь кадастрын зураг нь гарсан мэт тэр зураг нь өндөр газрын албан дээр байхгүй байх жишээтэй. Ийм түүхийг өнөөдөр бол бид нар орон нутгийн газрын албатад хүлээлгэж өгж байгаа. Шилдэг арга зүй, цаашид одоо энэ газартай холбоотой, газар өмчлөлтэй холбоотой санал зөвлөмжүүдийг бид бол Монгол Улсын засгийн газарт хүлээлгэж өгөх үүрэгтэй байж байгаа. За бидний ярилцах хугацаа бас өндөрлөх тийш болж байна гэдэг үзэгчдэд бас мэдээлэл хүргэх үүднээс үлдсэн зүйл байвал тийм ээ. Та бүхэн бас энэ боломжийг ашиглаад өгөөлөхгүй. За тэгэхээр энэ бол яхахгүй бид нарын дэвшүүлж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх энэ ажлын суур бааз судалгаа болно гэж би түрүүн хэлсэн. Тэгэхээр бол энэ төсөл хэрэгжиж байгаа газрууд бол газрын зөрчлийн асуудал бол тодорхой хэмжээгээр бодтойгоор буурах ийм одоо судалгаа байна. Тэгэхээр иргэд явахлаар одоо энэ эмзэглэхгүйгээр төсөлд оролцоод боломжоор гэдэг юм. Одоо энэ үлдэж байгаа хугацаанд энийг бол одоо цаг хожиж ашиглах юм шаардлага байна л да. Тэгэхээр энийг бол бас манай энэ одоо уламжлалтын гэр хороолд амьдарч байгаа иргэд бас ашиглаасаа энэ боломжийг бүү алдаасаа л гэж ингэж хэлэх байна л да. Ерөнхийдөө бол их тодорхой хэллээ шүү дээ. Төсөл одоо төр хувийн хвшлийн түншлэлийн нэг загвар нь энэ төсөл мөн яалтчгүй. Тэгэхээр одоо төрийн зүгээс ч одоо юуны хотын захиргаас ч гэсэн бидний энэ ажлыг одоо ашиглаад дараагийн том ажлыг суур болгож байгаа гэдэг бол аюул чухал зүйл байж байгаа. Тэгээ сая иргэдэд хандсан уриалгыг би ч гэсэн бас хэлмээр байна. Энэ төслийг одоо үлдэж байгаа 6 сарын хугацаанд аль болох бичиг баримтуудаа цуглуулад энэ дүүрэг дээр ажиллаж байгаа гэрээлэгчдэд очиж одоо бичиг баримтыг хүлээлгэж өгөөд газрынхаа эрхийг баталгаажуулж аваарай л гэж уриалмаар. Тэгэхээр хүний үндсэн чухал эрхүүдийн нэг бол яа харахгүй эдийн засгийн эрхчлөөний асуудал. Тэгэхээр эдийн засгийн эрхчлөө бол бас газраа өмчилж авах бас гэр оролт иргэдэд маань ихлэх байхаа. Тэгэхээр энэ ажил иргэд маань бас өөрсдөө мэдээлэлтэй идэвхтэй оролцох юм бол хаана ажил бас хурдтай дүргийн явахад сайн болно байх гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авч тодорхой мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрөөс сайхан маргааш цуврал нэвтрүүлгийн ээлж зочноор хот байгуул төрөнг оруулалтын асуудал хариуцсан нийслэлийн засаг даргын орлогч Очирбат Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө эрхийн төслийн захирал Хулан гоноор оролцлоо. Анхаарч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа.